За өдрөө сайн байцгаана уу? Өнөөдөр хамтдаа өрөөдөр ашиглан сүлжээг цацах гэсэн хичээлийг хамтдаа сэтгэя. За тэгэхээр өрөөдөр гэдэг маань яг ямар төхөөрөмж вэ? Гэдгийг хамтдаа сурцгаая. За өмнөх хичээлүүдээр бүгдээрээ сүлжээг ашиглаад дотоод сүлжээний парентез шийрлэх, дотоод сүлжээний файлыг хуваалцах гэсэн энэ зүйлсүүдийг хамтдаа сурсан. За тэгвэл энэ сүлжээ гэдэг зүйл маань яаж явагдаж байгаа гэхээр төхөөрөмжөөр дамжаад хуваагдаад явагдаж байгаа зүйл. За тэгвэл энэ дунд рутер гэдэг төхөөрөмж маань ямар үүргөөрөө гүйцэтгэдэг вэ? Тэгэхээр мэдээллийн хэсгүүдээс сүлжээнд дамжуулах үүрэгтэй бөгөөд ямар замаар дамжуулахад найдвартай хурдан очихыг тооцоолдог. Өгөл дамжуулахдаа IP хаягийг ашигладаг учраас үүнийг зааварчилж хэрэглэдэг. Тэгэхээр юу вэ? Үндсэн орж иж байгаа сүлжээнээс рутерээр дамжаад сүлжээ маань одоо биднэрт ирдэг гэж байна. За энийг сургуулийн шинээр харах юм бол сургууль мэдээж албан байгууллагаас үндсэн нэг сүлжээг шилэн кабелаар авч байгаа. За тэр шилэн кабелаа лан руу оруулаад лангаасаа нэг портоор орж иж байгаа гэсэн. За тэрэн дээрээ рутерээс цаашаа свичээр дамжуулаад юу вэ? Сүлжээг цацж байгаа гэсэн үг байна. За энэ дэр яг үндснээ харагдсан байна. Үндсэн орж иж байгаа сүлжээ байгаа. Тэн дээр рутерийг холболоо. За рутерээс свичээс одоо компьютер руу сүлжээ маань ирж байгаа гэдэг юм байна. Энэ зөвхөн тайлбарсан байна. За тэгвэл төхөөрөмж маань яг ямар хэлбэр дүрстэй зүйл авах вэ гэхээр мэдээж антентай авах нь. За тэгээд одоо энэ дээр би тайлбарлая. Энэ антен маань болохоор 5 dpi антен буюу 50 метрт сүлжээг цацах боломжтой. За тэгээд үндсэн сүлжээг авах ван оролттой байна. За энэ ван оролтоосоо цаашаа switch рүүгээ салгах 1 2 3 4 порт байгаа юм. За заавал switch руу цацаагаа шаардлага байхгүй компьютерээс холбож болно. Одоо айл болгонд ийм нэг рутертэй болж байгаа. Одоо Kiviko байна, Innovation байна. Эдгээр нь юу вэ? Энэ төхөөрөмжүүдийг гэртэн байлгаж байгаа юм. За дараа нь төхөөрөмжийг асаах 5 вольтын порт байгаа. За энд нэг reset button гэж байгаа. Энэ маань болохоор ямар үүрэгтэй вэ гэхээр та бүхэн утас ашигладаг утсаа reset хийх юм бол одоо мэдээлэл маань одоо вирусны бол утсаа reset хий гэж ярьдаг шүү дээ. Үүнтэй адилхан төхөөрөмж маань вирус нэж байхгүй. За би одоо төхөөрөмж рүүгээ хандах нууц үг эсвэл хэрэглэгчийн нэрийг мартсан тохиолдолд яах вэ? Тэгэхээр энэ reset гэсэн товчийг дарснаар төхөөрөмж маань анхны хувилбартаа очдог. За энэ кемод юу вэ? Би одоо төхөөрөмж рүүгээ дахин нэвтрээд үлдсэн тохиолдлуудаа хийх боломжтой. За яг саяны тайлбарсан зүйл маань одоо энэ дээрийг харагдаж байгаа. Үндсэн сүлжээ маань болохоор вангаар орж ирнэ. За энэ үндсэн сүлжээнээс цаашаа лангаар цаашаа сүлжээ маань хуваагдаад явах байгаа. За яг төхөөрөмжөнд дээрх айконуудыг харах юм бол юу байдаг вэ гэхээр power буюу одоо алсан баах юм бол төхөөрөмж маань ногоон байна. Ногоон байхгүй бол төхөөрөмж маань алсаад байна гэсэн. За дараа нь Wi-Fi маань болохоор ийм бас адилхан байна. Wi-Fi маань сүлжээ цацж байгаа бол Wi-Fi маань ногоон гэдээ алсан байна. За компьютерд сүлжээ орж байгаа гэх юм бол одоо LAN 1 2 3 дээр ногоон гэл алсан. За үндсэн сүлжээ маань ирж байгаа гэх юм бол WAN дээр бас ногоон гэл асах байгаа. За ийм тохиромжтой гэлээр нас таних боломжтой байгаа шүү. За өмнө нь болохоор зэсээр интернет авахд болохоор ядсан ADSL-ээр холбогддог байсан байгаа. За одоо ихтэй вангаар сүлжээг авч байгаа. За төхөөрөмж рүүгээ нэвтрээд орсны дараах байдал бол ингэж харагдах байгаа. LAN, wireless WAN. WAN гэдэг нь үндсэн сүлжээ. За wireless буюу одоо
Wi-Fi татж байгаа бол энэ тохиргоонууд маань энэ дэр байж байна. Одоо Wi-Fi нэг маань TP-Link гэснээр байна. За яг үндсэн одоо энэ маань болохоор одоо цаашаа одоо хэдтэй IP-гаар цаашаа интернет тараахаа гэсэн тохиргоог эндээс харж байна. Дараагийн тохиргоо болохоор юу вэ гэхээр wireless-ийн тохиргоо. Одоо ноутбукийн тохируулах гэж байна. За энэ дэр wireless password гэхээр би энэ дэр ноутбукыг бичиж өгнө. Wireless settings гэж орох юм бол одоо ноутбукийн нэрийг солих боломжтой. За WAN LAN-ийн тохиргоо энэ дэр орж ирнэ. Одоо хэдтэй IP-гаар цаашаа wireless татах вэ гэсэн. Хэдтэй IP-гаар одоо интернетээ цаашаа хуваарлах вэ гэсэн одоо тохиргоо эндээс хийж өгдөг байгаа. За мэдээж гэртээ болохоор мэдээж интернеттэй айлж байгаа интернеттэй айлж байгаа. Гэхдээ бид одоо өдөр тутамдаа гар утсыг ашигладаг. За тэгэхээр өөрийн утаснаас та бүхэн бас Wi-Fi цацаад үзээрэй. Бас тэр цацж байгаа Wi-Fi-таас ноутбук ашиглаад хийж үзэж болно. За тэгээд энэ ноутбук Wi-Fi цацж байгаа энэ зүйл болохоор яг хөө өмнө би танад скрин утсан дээр рекорд хийх утасныхаа дэлгэцээ рекорд хийх зүйлийг тайлбарлаж байсан. Тийм болохоор тэр зарчмаараа видео хийгээд над руу явуулж өгөөрэй. За би өнөөдрийн хичээлээ батгалах холбоотойроо гихүүдээр хамтаа дасгал ажиллагаая. За руутрийн төхөөрөмжтэй ажиллах хичээл оръё. За энэ дээрс гэрэл ассатаага одоо намжиж байгаа гэрлүүд байгаа. За эхнийх нь гэрэл болохоор power буюу одоо юм алсан байна гэсэн төхөөрөмж нь алсан байна гэсэн гэрэл асж байна. За дараагаар settings-ийн тохиргоо хэвийн. За энэ цацалтай юм болохоор юу гэхээр wireless одоо цацаж байна гэдэг харж байна. За нэг гэсэн компьютерийн зөв дээр болохоор одоо компьютер холбогдоогүй байгаа учраас энэ хар асахгүй байна. Хоёрдугаар болохоор компьютер холбогдсон. За 3 4 дээр холбогдоогүй. За энэ дэлхийн зургтай болохоор интернет одоо зөв одоо өгч байна гэсэн. За энэ бол хичээл өгдөж байна. За энэ болохоор яг 4 компьютер лангаар холбогдох боломжтой. За энэ цэнхэр маань болохоор өгж байгаа интернет. За энийг WAN гэж нэрлэж байгаа, энийг салгаад аваад үзье. Тэгэхээр одоо энэ асч байсан гэл WAN-гийн маань гэл унтарсан байна. За одоо холбоод үзье. За одоо навчаад болж байна. За өрөөдрийн хөдөлгөөр бид нар бас дахиад нэг хийх боломжтой зүйл юу гэдэг вэ гэхээр төхөөрөмжийнхөө кодыг мартчих юм бол reset хийх боломжтой байгаа. За энэ дээр reset гэсэн бичиг байна. За энэ дээр төвчлүүдээр дарах юм бол энэ төхөөрөмж маань бүгд анхны хөлбөрт орох боломжтой. За энийг хамтаа хийж үзье. За бүгдийг салгаад за энэ reset дээр 10 секунд гарах байгаа. 10 секунд дарахаар яах вэ гэхээр энэ маань бүх гэрэл нь зэрэг анивчаад унтрах юм бол төхөөрөмж маань reset хийж гэнэ гэж харагдана. За сая анивчаад унтарчлаа. За тэгвэл reset хийсний дараа яаж тохиргоо хийх вэ гэхээр төхөөрөмжөндөө маань энэ танилцуулга мэдээлэл байгаа. За энэ дээр авах юм бол одоо reset хийсэн тохиолдолд за нэвтэж орохдоо 192.168.0.1-ээр ороод username admin, password нь admin гэж байгаа. За тэгэхээр ингэж ороод цааш одоо Wi-Fi-ха тохиромжийнхаа тохиргоог нарийн хийх боломжтой. За өнөөдөр router төхөөрөмжийн талаантаа сурч байгаа. За сая router-ийн
нэг төхөөрөмжн дээр ажлын зааврын дагуу бүгдээрээ үтсэн байгаа. За reset хийсэн. За reset хийсэн дараа бол хэрхэн яаж нэвтрэх вэ гэхээр за одоо бүгд ийшээ харъя. За энэ болохоор би lab 507 гэдэг төхөөрөмжтэй нэр өгсөн. За гэхдээ яг reset хийсэн дараа болохоор ямар нэрээр орж ирдэг вэ гэхээр төхөөрөмжийнхаа нэрээр орж ирдэг. За гэхдээ би болохоор яг төхөөрөмжөнд яг нэр өгсөн болохоор lab 507 гэж орж ирсэн байгаа. За кодоо үчисээ өөрөө код өгсөн байгаа. Reset хийсэн дараа болохоор яг өмнөх бичлэг дээр хэлсэн дагуу яг admin гэсэн нэрээр холбогддог. Гэхдээ wireless код нь болохоор ясаа доотлтаас төхөөрөмж дээр байдаг. За wireless password гэдэг. За тэр password-ыг хийчих юм бол яг wireless-ээр холбогдно. За миний компьютер маань өөрөө болохоор суурин компьютер. Гэхдээ би яг одоо мэдээ болохоор wireless-аар компьютер холбогдоод байгаа. За яаж тэгвэл суурин компьютерийг wireless-аар холбох вэ гэхээр wireless-ны төхөөрөмж wireless авах төхөөрөмж гэдэг тэрийг компьютерт залгах юм бол компьютер маань Wi-Fi холбогдно. За тэгвэл wireless холбосон дараа яах вэ гэхээр би одоо энэ төхөөрөмжөнд тохируулах хийж байгаа. За тийм болохоор яг нэвтрэх нэр нь болохоор яг төхөөрөмжөнд reset хийсэн дараа болохоор admin байдаг. За тэгээд холбогдсон. Admin гэдэг холбогдсон. За яг admin-д орчлоо. За энд орсны дараа болохоор бид нарт юу харагдах вэ гэхээр энэ status гэсэн хэсэг харагдаж байгаа. За ламаар болохоор 192.168.0.1-ээр тэг байгаа. Үндсэн холбогдсон. За wireless нь болохоор wireless нэр маань биш нэр өгсөн lab 507 өгсөн байгаа. За эндээс бид нэр юу хийж болох вэ гэхээр одоо wireless цацаг wireless-ийнхаа нэрийг энэ дээр өөрчилж болно. За тэгээд энэ дээр болохоор цацаг хурдаас нь тохиолж болно. За эндээс password эсвэл password гүч юм уу апплод холбогдно гэдэг хийж болно. За wireless кодыг өгч болно. За төхөөрөмжөнд маань одоо за энийг ингээд холбочих юм бол одоо зөвшөөрөгдсөн төхөөрөмжөд маань зөвшөөрсөн одоо утаснууд одоо маккодо бүртгүүлээд орж олноор нөхрөө өгч болно. За яшаа цаашаа явах юм бол эндээс одоо IP маань одоо TTC-д одоо энэ дөр одоо 99 компьютер одоо холбогдно гэдэг одоо зааж өгсөн байгаа энэ төхөөрөмжөнд 99 компьютер холбогдно гэдэг. За тийм IP-га эхлэх IP-г өгч болно, дуусах IP-г зааж өгч болно. Энэ төхөөрөмжүүдийг их боломжтой. За тэгээд энэ дээр болохоор security гэж байгаа. Тэгээд яг зөвшөөрөхгүй юу гэсэн би зөвшөөрөх болно. Одоо firewall одоо галтгааны хэлдэг тийм тэр одоо зөвшөөрөхгүй юу. Шигээ явахаар одоо admin гэсэн кодоо энийг өөрчилж болно. User name-ийг өөрчилж болно. За router-ээс бол дээд хөргөнүүдийг бол хийх боломжтой байгаа. Тэгээд та нараас дараагийн хичээлээрээ өөрсдөө бас хийж үзэх байгаа. За тэгээд гарах бол log-out-ыг гарчихна. За өнөөдрийн хичээлд болохоор бид нэр router-ийн ерөнхий тохируулга бас дэсний төхөөрөмжөнд хэрхэн reset хийх дараа хэрхэн нэвтрэх гэдгийг хамтдаа үзлээ. За би дахиад хэлье. Тэгэхээр reset хийсний дараа
энэ дээр болохоор төхөөрөмжийн нэр нь гарч ирнэ. За тэгээд төхөөрөмж нь Wise-аар холбогдож байгаа тохиолдолд энэ дээр төхөөрөмжийн нэр нь гарч ирнэ. Тэгээд хийх пассворд нь болохоор төхөөрөмжийн ард талдаа Wise password гэд бичгтэй. Зарим тохиолдолд болохоор тэрэн дээр байгаа төхөөрөмжийн дээр байгаа одоо username password гэж бичээд тэр нь орно. Эсвэл төхөөрөмжийн дээр байгаа QR кодын доотлолт одоо тоонууд идэг. Тэгэхээр тоонууд ордог байгаа шүү. Тийм болохоор бүгдээс энийг бас сайн бодолцож үзээрэй. Харин шууд дангаар холбогдож байгаа тохиолдолд яг энэ кодыг хийгээд эсвэл нэг нэвтрүүлдэг. За төхөөрөмжийн дээрсэн байдаг. Яг reset хийсэн дараа хэдийн хэдээр IP-гаар нэвтрэх гэж байдаг. За тэгээ IP-гаар дээр бичсний дараа энэ дээр admin гэж бичих юм бол орох байгаа.